сайн бицгаа нуу зад харт амиг гэдэгт айгүй олон зүйл ордог байх л та. Гэхдээ мэдхгүй ямар ч байсан тэгэл тэр зүйлийг ямар нэгэн байдлаар бусдын одоо санал болголтоор эсвэл нөлөөллөөр ингээд ашиглаад тэрнээс болоод одоо амьдралаа алдах тохиолдлууд өсвөр насны хүүхдүүд энэ айгүй их гарч байгаа гинэ. Тэгээд яг хүүхд болохоор тэгээд мэдхгүй ингээд сонирхоод ч юм уу ингээд янз бүрийн байдлаар ашигладаг байх л та. Гэхдээ хэдий хүүхд ч гэсэн өсвөр насны хүүхдэд ч айгүй өөрийн гэсэн ухаантай байх хэрэгтэй. Тийм болохоор манайхаа ямар нэгэн байдлаар тиймэрхүү хүрээлэлд орох юм бол өөрсдийнхөө ухамсараараа тиймэрхүү зүйлээс хол байж ашиглахгүй байхыг би одоо уриалж байна. Тэгээд дээрээс нь эцэг эхчүүд дунд бас хүүхдүүдтэйгээ найзлаад хүүхдүүдтэй юу тохиолж байгаа тэр мэрийгээ бүгдийг ингээд шулуухан ярьдаг сайн найзууд нь байгаарэ гэж эцэг эхчүүдтэй бас захимаар байна. За нэг тиймэрхүү тэгээ манайхаа гол нь тэр зүйлээс аюу хол байхгүй бол тэгээд хэцүү шүү дээ. Тэгэл хууль гэдэг бол хууль тэгээд Монголд тэгэл болохгүй бол болохгүй. Тийм болохоор тэр зүйл дээр одоо нэг жижигхэн зүйл дээрээс болоод тэг амьдралаа алдахгүй байхыг уриалъя. Тэгээ бүгдээрээ хэдүүлээ гоё амьдрах хэрэгтэй шүү дээ. Нэг амьдарч байгаа юм чинь. Тийм болохоор манайхаа гоё байцгаагаарай. За тэгээд энэ видеог үзсэнд баярлалаа.